хай. Так, ингэсэн. Хүмүүс дуусгацсан. Гэхдээ би хүмүүс хаяагүй. Тэгээд энэ маань ингээд надад гоё санагц дахиад за. Тэгэхээр нэг энэ чигээр надад хардаа. Энэ надад ингээд matte top coatтай байхгүй. Тэгээд matte top дээрээ зүгээр нэг амар жижигхэн simple тийм silver metal design хийж бодож байна. Тэгээд энэ нэг 30 минут л алгаа. Газ хийж тэгчээд би нөгөө нэг өмнөх 5 дахь өдөр оройлтол ажиллаг болохоор цэвэрлэгээгүй салонд одоо цэвэрлэгээ хэвээр. Тэгээд бас манай хадам ээж намайг ирж авна. Тэгээд би азар зам дагуу таарад тэгээд намайг нэг цаг магийн дараа ирж авах. Тэгэхээр би эхлээд ямар тач цэвэрлэгээ хийчихээ. Тэгчээд хүмүүстэй дизайн хийчих гэж бодож байна. За, юу ачлаа. Цэвэрлэгээ хийсэн. Тэгтээс би гоё гэрэлт харуулъя даа. Миний гар тэгээд гоё биш ээ. Гэхдээ би гаранда би үсэт дургуун. Би ихтэй нэг металл одоо хүмүүс загвар тэрийг болж эхлэхээс ахуулаад би өөртөө нэг металл хүмүүс хийчихсэн гэж бодсоор агаад би бүр жил гарны дараа өөртөө хийлээ шүү дээ нэг. За тэгээд хайрлаа. Одоо ийм хоёр хамтдаа болчих юм шүү дээ би нэрээ. За ээж ирсэн. Би одоо ингэ явлаа. Я. Миний будаг ихтэй хараа. Өнөөдөр 3 дахь өдөр би 10-аас хүнтэй байсан. Гэхдээ 10 маань хүн гидсэн өдөрт ингээд цагаад туцлаа. Тэгээ би одоо 12-оос хүнтэй. Тэгэртээ жоохон байж байгаа юм. Өчтөр би бүр шөнөнийг өнгөрөж ирсэн хгүй. Тэгээд 7-д боссон. Тэгтээ өчтөр орой нөхдөг аним үзэж амжааг болохоор одоо намайг гартал нэг 50 минут бит хоёр орой үзэж байгаа аниме үзэх цаг байна. Тэгэхээр 1 2 3 анги аниме үзэж байна. 12 хүн рүү явна. Би одоо охиныхаа өрөөнд энэ өрөөгөө янзлсан үгүйг нь харах гад ороод ирсэн хөөрхөн цэвэрлчих. Битээр тийм аа үзэж одоо би нүүрээ хальт ингээ янзлаад гарах гэж байна. Тэг би тэр ийм өмд ийм ак өмстэй байхгүй. Тэг ингээд алхахаар ингээ алхах штеп. Тэгэхээр ингээд одоо энэ ингэсэн мак маань энд ингээ гараад ирдэг заяа. Тэгтээ ингээд би ингээ өөртөө зүгээр байгаа байхгүй. Гол нь ингээ хүн тулаад харуул миний язралтыг харна. Тэр надад жоох муухай. Түнс би ингээд гоё яриад байгаа байхгүй. Өөртөө. Би ихтэй язралтад татуулна. Нэг аппарат идэм л шүү. Юу адаг одоо энэ миний язралтай хэсэг юм жоохон суулгаа штэ. Тэр хэсгийг ингээд аппаратаар ингээд эндүүд юм шиг. Ингээд татагдаад ирэхээр одоо язралт нь арилахгүй ч гэсэн зүг арьстай ч уусаад татагдав. Тэрийг хийлэг юм бол дасгалтай хамт хийх нь ингээд амар үр дүнтэй гэж аахгүй. Тэгэхээр би өвөл татуулна гэж бодоод байна. Гэхдээ миний ус надад ингээд таалагдхаа болоод эхэлсэн. Манай би зүгээр цайруулсан шиг цайруулмаар байна. Эсвэл ингээд
болмоор. Эсвэл ингээ бүр болмоор ах. Үгүй яах вэ? Дараагийн 4 дахь өдөр болов. Гошооны цаг авсан. Тэгээ ер нь ингээ гошоонд амар сайн явж арьсаа ингэж гоё татуулмаар байхгүй. Ийм гоё гөлөөр болгомоор байхгүй. Зүв дух хоёр. Тэгвэл одоо хаардаа ингээд жоохон ингээд дух маань амар ингээд сул болцсон. Тухайн ингээд арьсан ингээд татмаар байхгүй. Өрчилэлт юм байхгүй болмоор байхгүй. За нүд баг ингээд болоо энд жоохон ингээд санагдчих. Гэтэ нүд цав цагаан биш. Би одоо ингэ сарамсаа бодчихвол би энэ замдаа глаз төрөхгүй байгаа. Ингээ үс наалдаад байдаг болохоор ажил дээр очихороо глазаа төрөх гэж байгаа. Хай. Нэг дөрвөмийн залхуу үрээд өндөр хоёрлонтэй. Тэгээд ихний үнэ хийжээд араас нь Монгол охин ирэх байхгүй. Тэгээд би таньдаг. Надаа өмнө ингээ амар гоё хөмсгөний химиж өгчсэн. Амар гоё хөмсгөний химиж өгчсэн байхгүй. Тэгээ тэр охин маань ирээд өөр хөмсгийг янзлуулчаад хөмсгөний химтэйгээ ирээд надад хөмсгөний химиж өгнөө бас. Тийм болохоор би нэг бодсон ч үү нарны тус төрсөнгөө бүр юу ч төрсөнгөө өглөөс ирээд зүгээр нөгөө cleansing water байдаг шүү дээ. Тэрнгээрээ арчаал гар төрсөн. Тэр Гэтэнчдээс хүн ирэх гэж байгаа учраас сармаасаа будаад уруулаа хүрээлчээ гэж бодож байна. Тэгээд өнөөдөр бол таа. Миний удаа нэг 15 минут дараа ирэх. Би дандаа Facebook дээр нөгөө нэг тоглоомын талбайг машин мөргөөд хүүхэд ингээд эндсэн юм шиг амар тийм амар бичлэг үзээд ингээд зүрх сонирн болоод амар сонир юм а тийм үзгээр өөр хүүхэдтэй болохоор тэгдэм болов. Тэгэхгүй уусаа ингээд хүүхдгөө хүнч сонсвол үзүүл амар юу тэр ээж мэж нь. Тэг хүрн гарчлаа марчлаа гэл яа. Тийм үдцэн нэг нилээн сандаа сонирн болж байгаа. Би гэрээсээ энэ хүртэл цаг 10 минут явдаг заяа. Тэгээд суугаал гэрээсээ суугаал тойгон суугаал тэр бичлэгийг үзсэн. Тэгээд бараг бүтэн цаг бүр сонирн болж явлаа. Их гой тайвшруулах юм идмээр уумаар ч юм шиг. Үнэхээр яг хөрөгчөнд байсаар нь колол уучлаа. За би тэгээд гоё хөмсөг баатруулчаад тэг бичлэгээ өөрчлөлөө да. Өнөөдөр 5 дахь өдөр би ингээ хүн энтрээ дууссан. Тэгээд маргааш хагасагд штэ. Тэгээд маргааш зураг авдаг найзтайгаа тэгээд нөгөө модель болдог гоё охинтойгоо гоёхон охинтойгоо уулзаад би гурав гоё зураг авч байгаа. Тэгээд тэрэндээ зориулсан юу хийж байгаа. Дизайн хийгээд би жоохон оройтож байна. Гэхдээ яг манай нөхөр тарах цагаар юу вэ? Би хамт харина. Тэгэхээр би ямар ч нэг юм хальт харуулъя. За энэ бол яг дуусаг байгаа. Гэхдээ нэг иймэрхүү данзааны. Хата. Эндээ ийм хар ombre. Энэ хойно ийм ягаан ombre. Гэхдээ энэ хоёр ягаан хоёлаа энэ хоёртой matching хийж байгаа. Тэгээ энэ жижиг ombre, энэ ягаан. Тэгээ энэ болохоор энэ хоёр бар ирэнэ бол хитрхи экстра минерт хэрэггүй гэж үзээд энэ дөрвийнхөө энэ бар ирэн дөрвийнхөө топыг тавьцгаа. А нөгөө 6 дээр нь болохоор ягаан ногоон дээр нь бас гоё юм detailтэй юм хийх гэж байгаа. Тэгээ ингээд зураг авахулна.
presence баггүй ер нь бол. Тэгээд би ямар гоё байна. Тэгээ араа миний хүмсгний бүр арай юу. Би тэгтээ өчигдөр одоо нэг иймэрхүү харагдаж байна. Би ингээ өөрийгөө толин тарахаар нэг юм анимны хүүхэлтэй шиг харагдаад байна. Тэгээ би амар өөрийгөө хөөргөд байгаа юм биш шүү. Зүгээр ингээ хамаг юм ингээ амар тод харагдаад. Тэгээ би өнөөдөр нүрэ будаагүй байхгүй юу? Будаагүй ч гэж крем, нарны тосмос юуч түрхээгүй. Тэг шууд энэ ингээ уруулын бодог замын блаш. Уруулын бодгаар жоохон ингээд тэгээ контур тавиад сармасаа будцаахгүй. Тэгээ нүүрэн дээр олоо ингээ өөр юм түрхээгүй байхгүй юу? Тэг уруулаа будцсан чи ингээд амар будцсан юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Уг нь бол бараг будаагүй. Энийг тэр авчих. Би өндөр тэгээ авчаараа мартцсан. Тэгээ энэ хоёроо ингээл хүн хийсэн. Одоо ихтэй авчих. За бид нар одоо зураг авдаг найзандаа ирсэн. Тэгээ одоо би найзынхаа нүүр бодолтой хийх чинь. Хийчээд тэгээд хальт хэсгийг харуулъя. Найзынхаа home studio-г бас харуулъя. Ингэж би бодлаа. Би ер нь хумсэхэ боллоо. Одоо намайг нүүр боддог хүмүүс үзсэн. За ингэж хараа юм гоё студ руу оруулъя. Хоп. Алтгаа. Зурагчин. Фотографчин. Халтгаа нахаа. Тэнд ингээд бид нүрэ бодсон. Манай эднийх ингээд террастай. Хом тур тавьчих үү. За энэ хараа. Ингээд ийм home studio хардаа. Миний Instagram-ийн хамгийн гоё зураг бүгд энд авчихсан. Ингээд Бүгдчтэй юм аа. За тэгээд нэг гараа ингэж ороод нөгөө гараа ингээд нэг жоохон энэ хацаа тийм. За. Саяны харж байгаа зүг орж ирээд. манай найзаас тэнд хараад бичдэг хийж байгаа шүү. Тэгэр тавих хэрэгтэй. За инхээр зүг юу distortion дороод амар сонин зураг гарчлаа за. За зураг авснаа дууссан. Тэгээд манай нөхөр тараад ажлынхаа билет ингээд би түрүүлээ тарих гэжсэн чинь манай нөхөр яг хамт нэг цаг татчиход явж гэх юм. Өөрөд ирсэн байна. Тэгээд би одоо өөрийнхөө ажлын хүмүүстэй билет хийчихсэн байна. Би түрүүлээ ганцаараа ирсэн. Тэгээ орчир бичсэн. Тэгээ нөгөө идэг хүлээж ийн. Амар чимээд байгаа соёо бичсэн анаалт ороод ирсэн. Тэгээ өнөөдрийн зураг бол би ямар амар кул царайлаг найзтай юм бэ. Ямар мундаг зураг авдаг хүн бас найзтай ингээд болчихоо. Тэгээ өнөөдөр би амар билет татвартай. Би бас эмэгтэй хүний хувьд би дэжгүй билет татдаг гэж үздэг. Тийм болохоор нэг дэжгүй өгдөг байна. Би гарлаа. Нойлос. Наад чинь бол ихнэ өргөнгөөрөө байна уу? Өргөнгөөр агаад нь шийдсэн дараа. Би хэд одоо нөхрийнхөө ажлын газрын хүмүүстэй хард рокт ороод ирсэн байна. Та хард рокс гараад битэр шүү тарина. Маргаш болцъя.